Өнөөдөр бол хүнэрхийн өдрөө. Хүн болгон үгээр хэлэх хэрэгтэй, эвлэлдэн нэгдэх хэрэгтэй, үс бодоо илэрхийлэх хэрэгтэй. Өнөөдөр үгээ хэлсэн хэн болгон ямар нэгэн байдлаар эрхээ зөрчүүлж, баягдаж хоригдож ийм арга хэмжээ болохгүй гэдэгт бол итгэлтэй байна. Би сая энэ хардуулж байгаа энэ хүнэрхийн түгээмэл тунхагийн 11 дахь зүйл байгаа. Хэнийгч гин буруутай нь хуулийн дагуу нолтогдох хүртэл гин буруугүй тооцох эрхтэй гэж байгаа. Энэ маш чухал. Өнөөдөр төрийн ордонд оюутлогоо хилцүүлэх хийж байгаа. Хэн нэгнийг өнгөрсөн үеийн хэн нэгнийг гин буруутан болгож харлуулах гэж, нотлох гэж нэг талаас улс төрийн зорилгоор нөгөө талаас нийгэмд хэн нэг энэ бол гэмтэн шүү гэж ингэж цолох гэж явж байгаа. Бодит байдал бол энэ. Ягаад оюутлогын одоо тэр сонсголт 2021 оны 12 сарын 30-ны өдрийн улсын хурлын 133 дугаар тогтоол гаргахад ажилласан тухайн үеийн Монгол ардын намын дарга ерөнхий сайд Лувсан намсын оюун эрдэнэг яагаад орцуулаагүй юм бэ? Энэ хүн чинь хамгийн гол нь тээцүүгүй батлсан гэдэг зүйлийг хийсэн. Тухайн үед Далдуурхаан бүтээн байгуулалтыг хийх үед техник эдийн засгаас нь батлагдсан байх ёстой. Өөрөөсөө хийгээгүй. Нимбатар ахлуулсан ажил хэсгийг байгуулсан. Нимбатар тэр асуудлаар ажилласан. Сүүлдээ надуучин 2.7 тэрбум долларын өрийг тэгсэн гэж шоу хийсэн. 7 хоногийн өмнө. Тэгэхээр 21 оны 12 сарын 30-ны өдөр улсын хурал хаалтаа хуралдаад оюу толгой Далдуурхаан бүтээн байгуулалтыг техник эдийн засгийн үнэлэлгүйгээр батлах асуудлыг улсын хурал өөрөө хийсэн юм аа. Энэ асуудлаар ерөөсөө ярихгүй байгаа. Тэгсэн мөртлөө оюутлогыг ингэж эхлүүлсэн буруу мэтээр одоо сөрөг хүчнээ үгүй бол одоо хэн байдгийг, баяр цогт байдг юм уу, баяр байдг юм уу? Хэн нэгнийг харлуулах гэж, хэн нэгнийг одоо гин буруутан болох гэж ингэ тогтоож байгаа нь энэ улс төрийн захиалгатай гэмт үйлдэл. Эндээ Монгол ардын нам авч үзэх ёстой. Ийм байдлаар өөрсдийнхөө одоо хариуцсан одоо албан шаардлагад хариуц тооцохгүй байж зөвхөн одоо энэ хин нэгний буруутай юм шиг орж ирж байгаа асуудал нь өөрөө энийг гин буруугүй хүмсүүдийг гин буруутай юм шиг нийгэмд харлуулж байгаа ажиллагаа хийхээ одоо зогсоох хэрэгтэй Монгол ардын намынхаа. Нөгөө талаасаа бүхэл бүтэн одоо өөрсдийнхөө одоо тэр асуудлыг хийх ёстой байтал улс төрийн зорилгоор явж байгаа. Өөрсдийнхөө намыг намж байна. Хүний хөгжил дэвшлийн одоо хүрээлэн гэж байгаа. Монгол ардын намын хүнэрхийн хороо. Хариуцсан дарга нь бол баасан жаргал улсын хурлын гишүү. Өөрсдийнхөө гишүүдийн эрхийг хамгаалаач. Арднаас идэвчсэн ховолтаагаас дэвчсэн нөхөр байна. Инх хамгаалангад нөхөр байна. Эднийхээ болохоос чинь хэрэг үүсгээд ингээд харлуулцдаг. Ардын намынх нь үг хэлдэггүй. Харин ачсан намынхаа бид нар бол намынхаа даргаыг шүүмжилдэг. Хурлын гишүүдээ шүүмжилдэг. Иргэдийн хавгийг сонсдог ийм нам. Бид нар хүнийхэн төлөө явдаг юм аа. Бид нар намынхаа шүүмжилж хилжээж эдний жихэн зөөлөн байлгачиж бид нар асал хүний хэрэгчлөөг энэ ачснаас хадгалахын төлөө явдаг юм аа. Ийм онцлогтой юм. Тийм учраас эцэст нь одоо өнөөдрийн одоо хилцүүлэлт 30 гаруй иргэд 35 иргэд одоо ингээд үгээ хэлсэн байна. Үс одоо илэрхийлсэн байна. Ерөөсөө энэ бүгдийн одоо гол өгчлөл нь юу вэ гэхлээр цаана улс төр болчиход байна. Улс төрийн золиос болчихлоо. Үгээ хэллээ. Үс дуудлаа илэрхийлэх болгонд нь хэрэг үүсгдэг шалгадаг. Нөгөө шүүх прокурорын байгууллагад нь улс төрийн захиалгаар ажилладаг. Эргээгээд эрг хохирдог. Иргэнийх нь гэртэн зөвшөөрлгүйгээр нэвтрдэг. Хүүхдийнх нь хажууд нь аавыг нь баримтжиж явдаг. Хүүхдийг нь насан туршийн сэтгэл зүй травматай болгодог. Эцэст нь ямар ч хариуцлага хүлээдэггүй. Баримт нэрийн дор хүний биед гэмтэл учруулдаг. Цагдаагийн байгууллага иргэдийг ирээдүйн шүүдэг. Ирээдүйн шүүх сонсголт түрүү жил хийсэн. 24 оны 11 сарын 20 хүртэл. Одоо бол ирээдүйн шүүгцэн гэдэг байгаа 40 гаруй иргэдийн одоо өргөлийг авч шийдэг байгаа. Өөрсдөө буруутай болох зүйлийг өөрсдийнхөө буруугаа хаацайлдаг. Төмнийг бурдаа бол ингэсэн штэ гэдэг талаар согчлоор ингэж хөдөлдөг. Нөгөө талаар манай хэвлэл мэдээллийнхэн
Өнөөдөр бол бас нэлээд хэвлэл мэдээлэл хурж ярьцлага авлаа. Гэхдээ өнөөдөр энэ хиний эрх зөрчилдөж байгаа юм ба яагаад байгаа юм бэ гэдэг асуулт 90-ад оны үеийн асуудал өнөөдөр биш болчихжээ. 90-ад оны хүний эрхийн чиглэлөөний төлөө тэмцдэг иргэд бүгдөө чимээгүй болчихжээ. Залуучууд нь ипотекийн зээл, машины лизингээ төлөхөд өглөөнөөс орой болтол ажилладаг болчих. Тэтгэврийг нь хөгжлийг нь дөнгөж одоо аяг хоолтой залгуулж, тийм үү? Багш хэмжлийг нь хөрх юм эдрийг нь хоолных нь мөнгөтэй залгуулж өнөөдрийн нийгмийг ийм өлөн байлгаж байгаа. Гэж хонхолцсон хүмүүсүүд яах вэ? Хоолоо идэхийн тулд, хоолоо олохын тулд эдгээр чинь өдрөлгөн хөдөлмөрлөж байна. Мөнгөтэй их чөлөөтэй, эдийн засгийн их чөлөөтэй байж улс орон хөгждөг. Энэ хөгжих боломжийг нь хязгаарлаж байна. Нэг гадны төслүүд оруулж ирлээ, хөрөнгө оруулалт хийлээ, тэрийг нь нийгмээр үзэн ядаж байна. Ийм нийгмийг бид нар өөрчлөх ёстой. Тийм учраас бид нар энэ нийгмийг өөрчлөхийн төлөө өнөөдрийн хүний эрхийн нээлттэй сонсголт үгээ хэлсэн мөс бодлоо илэрхийлсэн энэ иргэд нэг гаргасан санал. Дээрээс нийгэм болоод байгаа энэ утааны асуудал, нөгөө боржуурийн асуудал, нөгөө төсвийн мөнгийг нь дураараа зарцуулдаг, ямар ч хяналт байхгүй. Төсвийн мөнгнөөс урдаас нүүрс оруулж ирдэг, дундаас нь ашиг хийдэг асуудал. За дээрээс нь улсын хурлын гишүүдийн хайхрамжгүй байдал. За түүний дараа нөгөө иргэдийн тэтгэвэр, нийгмийн даатгалын асуудал, цалингийн асуудал гээд Монголыг тойрсон маш их асуудал байгаа. Аргаа яатсан иргэд өнөөдөр эрхээ эдлэгээд хөрөх юм энд олноороо сугалсан байна. Аргаа яатсан иргэд талбай дээр гарч үгээ хэлж байна. Тийм учраас бидний хувьд нэг давуу тал нь альсан намын дэргэд хүний эрхийн хороо байгалийн давуу тал нь бид нар бүлэгтэй. Асуудлыг гаргаад улсын хурлын бүлэгтэй өгдөг энэ асуудлыг шийд бүлгийн хурлаараа хэлэлцүүл энэ иргэдийн асуудлыг гаргаж ирээрэй гэдэг. Тийм учраас бид нар энэ асуудал дээр нэгдүгээр дотоод арга хэмжээ аавна, хоёрдугаар олон улсад нүүбийн хүний эрхийн зөвлөлд мэдээлэл болгож гаргана. Зарим нэг хуулиуд байгаа. Ялангуяа хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллагууд шүлгүү арслаа. Төстэй холбоотой асуудлаар өчнөө зөвлөмж шаардлага гаргасан. Харамсалтай нийслэл хэрэгжүүлдэг үү? Хэрэгжүүлэхгүй байна гэдээ арга хэмжээ авдаг уу? Нөгөө нийслэлийн засаг дарга Нямбатар байж л байна. Юунаас дүлий. Ягаад Нямбатарыг өсч авч чадахгүй гэхээр Нямбатар өөрөө давхар албан тушаалтай. Нийслэлийн Монгол ардын намын хорооны дарга. Монгол ардын намын баг хурл дотор наач бас 60-70 хүмүүсийн дарга нь учраас Нямбатарыг хамаагүй чөлөөч болохгүй. Ерөөсөө бид төрийн дээр энэ улс төрийн байгууллагууд толгойд залгачаад байгаа. Нөгөө нэг ардын намынхан чи хоорондоо муудалцаад нэг нь үндсэн үйл зөрчөөгүйгээд ерөөс яасан одоо гар барилцсан. Төрийн хариуцлага гэж байхгүй. Тийм учраас өнөөдрийн эндрээс хүний эрхийн хамгааллыг гэвэл улс төрчдөөс эхлэх ёстой. Улс төрч гэдэг нь Монгол ардын нам тэр буруутай нөхдүүдтэй хариуцлага тооцож Монголд хүний эрх хэрэгжүүлээ бий болно гэж хэлээ. За баярлалаа.